Тийм ээ. Марсын тухай сэдэв бол сансрын сэдэв. Хайр гаргийн сэдэв. Төсөөлөхөж хол, магадгүй хизээч үл биелэгдэх мөрөөдөр шиг сэдэв. Хүн төрлөختөн сансрын уудмыг эзэмссэн шигэ Марс гаригийн хөрсөн дээр хөл тавихад тун ойрхон байна. Дэлхийн маш олон улсын засгийн газрууд, сансрын агентлагууд Марс гариг дээр хүн буулгах, Марс гаригийг эзэмших тухай төлөвлөгөөгөө аль хэдийн гаргасан. Тэгвэл энэ бүхэн хүн төрлөختний зөвхөн хий хоосон мөрөөдөлтүүдийн зөвлөө. Эсвэл үнэхээр бодиттой боломжтой зөвлөө. Энэ асуултанд хариулт өгөхөөр Марс хол биш хоёр нэвтрүүлгийг танд төлөвлөн хүргэж байна. Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв хэмээх байгууллага 5 жилийн өмнө үе таалгаа нээсэн юм. Эрч хүч зориг дүүрэн залуусын санаачилгаар Марс бие төслийн үзэл санаа эхэллээ. Өрсөлдөөн Elon Musk, Jeff Bezos тэд бол SpaceX, Blue Origin компанийг үүсгэн байгуулагчид. Тэдний компаниуд зөвхөн бизнесийн зорилго тавиад зогсохгүй. Хүн төрлөختнийг шинэ боломж, шинэ сорилт, шинэ алсын хараанд хөтөлж байна. Хүн төрлөختөн сансар окторгын дараагийн шинэ өрсөлдөөнд шилжиж, түүнийг нь дагаад амьдралын шинэ хэв маяг дасан зохицох чадварыг шаардаж байна. Бид 1961 онд орчин цагт улс орныхон тусгаар тогтнолыг нэгдсэн үндэсний байгууллагаар баталгааж болсон. Харин одоо сансар гариг иргэсийн өрсөлдөөнд монголчууд үн цэнийг зэрэгцэн бүтээгч үндэстэн байх энэ тэмцэл, энэ өрсөлдөөнд бид ямар байр суурьтай оролцох юм бэ гэж. Үн цэн. Монгол улс ч бас хөө энэ өрсөлдөөнд өөрийн гэсэн үн цэнийг бүтээгч, өрсөлдөх чадвартай хамтрагч байх сонголтыг хийж байна. 2023 оны 12 дугаар сарын 1 олон улсын Марс судлалын ажлын хэсэг буюу International Mars Exploration Working Group Марс гаригийг судлах, тэнд хүн амьдрах орчин нөхцөлийг танин мэдхэд чиглэсэн шинжлэх ухааны олон улсын хамгийн том нэгдэл. Австралийн сансрын агентлаг доктор Алессандра Монерис Белда, Италийн сансрын агентлаг Рафаэлло Мугнуоло, Бельгийн сансрын агентлаг Лауренс Ленойр, Испанийн сансрын агентлаг Карлос Гарсия Сакристан, Францын сансрын агентлаг Жан Блоуак, Канадын сансрын агентлаг Эвес Контир, Германы сансрын агентлаг Оливер Ангерер, Европын сансрын агентлаг Орсон Сутерланд, Финландын сансрын агентлаг Ари Матти Хари, Оросын шинжлэх ухааны академи Даниэл Радионов, Исландын сансрын агентлаг Даниэл Роберт Либ, Энэтхэгийн сансрын агентлаг доктор Тирта Пратим Дас, Японы сансрын агентлаг Масаки Фужимото, Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв Сүхбаатарын Эрдэнэболд, Америкийн сансрын агентлаг НАСА, Эрик Лансон, Норвегийн сансрын агентлаг Арвид Бертяо Йоханнессон, Польшийн сансрын агентлаг Ева Зиснарска, Шведийн сансрын агентлаг доктор Кристин Даненберг, Швейцарын сансрын агентлаг Оливер Ботта, Их Британийн сансрын агентлаг Липи Жаксон. Эдгээр 22 улс болон Европын сансрын агентлаг Марсыг судлах хамтын ажиллагааг шин төвшөнд хүргэх тунхаглал, шинжлэх ухааны зорилтод гарын үсэг зурсан билээ. Марс үе төсөл бол магадгүй маш олон 100 эсвэл 1000 жилийн түүхий эхлэл байж магадгүй. Тунхаглал. Монгол улсыг төлөөлж Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв буюу Марсаа хүн төрлөختний шинэхэн өрсөлдөөн хамтын ажиллагаанд үн цэн бүтээх санаачлаг гаргасан юм. Энэ бол Марс бие төсөл. Иргэн санахад 2020 оны 4-р сарын 12 Марс хол биш анх удаа олон нийтэд хүрлээ. За энэ хугацаанд бол хамгийн чухал юм бол энэ цоон шин төсөл хүмүүсийг сонсохдоо бол мэдээж технологи, шинжлэх ухаан олон талын салбарыг хамарсан нэлээд нарийн төвөгтэй төсөл учраас эхлээд энэ хүмүүст одоо олон нийтэд тийм ээ төр засагт бол ойлгуулах, олон улсын байгууллагатай харьцах гээд маш их урт хугацааны одоо цоцолтгоо одоо ажиллагаагаар өнөөдрийн байдлаар төсөл маань бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Хүн төрлөختөн шинэ гаригийг эзэмшиж байна. Би 10 жилийн дараахыг юу гэж бодож байгааг гэхлээр
яг өнөөдөр энэ төслийг сонсож байгаа залуучууд өөрийн мөрөөдлөө олно. Энэ төслийг одоо оролцож байгаа залуучууд өөрийн салбартаа хүч төрөн арах болно. Өөрөөр хэлбэл энэ төсөл яг өөрийнхөө одоо үр дүнгээс гадна энэ нийтэд нийгэмд эдийн засгийн оруулж байгаа нөлөө нь Монгол улсыг өөр түвшинд аваачин гэж итгэж байна. Монгол улсын хөгжлийн бодлогын бичиг баримтад тусагдсан. Томоохон ажлын хэсэг засгийн газрын зүгээс байгуулад ажиллаж байгаа. Манай залуучууд гүйцэтгэлийн түвшинд олон улсын шинжилгээ ухааны байгууллагуудтай хамтрагч түншүүдтэй хамтарч ажиллах энэ үндэс суурь тавьж чадсан нь бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд олсон хамгийн том амжилт гэж би бодож байна. Бид нар дэлхийн Монголд найддаг, итгэдэг эрх зүйт төрийг иргэдэн итгэл үнэмшилтэй амьдардаг шударга хэсэг бизнесэнд цэцгэлэн хөгжиж чаддаг нийгмийн таатаа урамсгал тэр зохицуултыг энээс дутхгүй залуучууд нь мөрөөдөж чаддаг тэр мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чаддаг тийм л орныг тийм л ирээдүг бид хооч үдээ өгмөр байгаа. 4 жилийн өмнө Монголын говьд Марс үе төслөө одоо сансрын судалгааны энэ төслийг хэрэгжүүлэх санаа Монголын говьд Марс руу явах хүнийг бэлдэх эсвэл технологиг турших энэ санааг анх зарлаад дотоод гэлтгүү гадны эрдэмтэд гадны байгууллагууд руу зарлж исэн бол тэр үед одоо магадгүй зарим хүмүүс л итгэхгүй л байсан байх л та. Харин одоо бол энэ бол бодиттой байж болох бүр нийгмийн хурдан хийгээсэй гэсэн хамгийн зөв сонголт байна гэдэг нь ойлгомжтой болж байна л доо. Марс үе төслийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн эхэлснээр маш олон сайн дурын ажилтныг төсөлдөө татаа оролцуулсан. Тав баримт гэх юм бол нэг удаагийн бүртгэлээр 2281 хүн бүртгүүлсэн байдаг. Марс үе төсөл 3 том зорилго тавьж байгаа. За эхнийх нь бол шинжлэх ухааны зорилготой Марс руу явах хүмүүсийг бэлдэх бааз байгуулах, сургалтын төв байгуулах. Хоёр дахь нь олон улсын одоо энэ Марсын судлалын одоо think tank буюу судалгааны төв зэг байх ийм зорилго тавьж байгаа. Гурав дахь нь нэгэнт Монголын говь Марстай хамгийн төсөөтэй газар юм болвол энэ одоо говьд Марс руу аялах гэж байгаа хүмүүсийг одоо Марс дээр байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх тийм аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулах ийм 3 ажил явж байгаа. Дэлхий дээрх Марс буюу Монголын говь гэдэг бол ямар гайхамшигтай юм бэ те? Ямар тэсэж туулах, дасан зохицох одоо бүх одоо эрс тестийн одоо хүчил бүх юмны одоо цогц тэнд оршдог юм бэ гэдэг тал дээр илүү сонирхолтой. Бидний хийж байгаа зүйл одоо юу гэдэг ганцхан хүний төлөө биш, хүн төрлөختний энэ ирээдүйд өөрсдийн гэсэн юм нэг тод томрон юм хувь нэмрээ оруулж чадах юм зорилго учраас бид нарыг энэ одоо зорилго маань нэгтгэдэг байх. Тийм ч учраас залуучууд маань ер нь бол тийм тууштай байж чаддаг шүү. Энэ зүйлийг хийнэ гэсэн сэтгэлийн зоригоор явж исэн бол тэр зүйл минь биелээ олоод аль хэзээ бид хүлээн зөвшөөрөгдөд NASA-тайгаа холбогддог, JAXA-тайгаа холбогддог, ISRO-тойгоо холбогддог, хамтын ажиллагаа хийдэг, ESA-тайгаа холбогддог, CSA-тэйгээ холбогддог, MEPAG-ийн гишүүн болсон, IMWG-ийн гишүүн болсон. Өнөөдөр Марс үе төслийг хэвтүүл хүн болгон ойлгодог болсон. Хизээ энэ төсөл одоо хэрэгжихийг бол үндсэндээ бараг хүлээж байгаа. Ийм л цаг үед ирчээд байгаа. Итгэмээргүй ингээд маш хурдан хугацаа өнгөрсөн байна. Энэ зүйлийг бид хийж чадна гэхэд итгэл, сэтгэл байсан түүнийхээ ард гарч чадсан гэж харж. Эхлэх үед бол мэдээж маш олон хүмүүс бол бид нарыг эсэргүүцдэг байсан. Гэхдээ бид нар зогсолтгүй явсан. Өнөөдөр бол хүмүүсийн итгэх итгэл зэрэгцээд яг одоо ингэж олон улсад хийгдэж байгаа энэ бүх зүйлийг хүмүүс нэр нь тийм юм биш үү те ийм утга учиртай байна гэдгийг ойлгоход сансар өгтргүүн талаар хүлээн зөвшөөрөхөд нөгөө талаараа бид нар асар их хоцорч байгаа юм байна шүү гэдгийг бас харьцуулж үзэхэд бол Марс үе төслийн энэ шантаршгүй зогсошгүй үйл ажиллагаа Марс үе төслийн гишүүдийн оролцоо бол нийгэмд бол маш их нөлөөллийг эрг ойлголтыг бий хүргэсэн гэж боддог. NASA дээр очих бас их галзуу. Тэгээд тэрнээс нь аналог судалгааны төвийнх нь ажлын хэсэгт орох гэдэг өөрөө галзуу. Тэр том олон улсын хэдэн сая долларын цалинтай хөрөнгө оруулалттай олон улсын сансрын агентлагуудтай зэрэгцээд бид нар өөрсдөө судалгааны ажлыг хүсэл сонирхол нэгдсэн залуучууд маань хийж байгаа маань өөрөө үнэхээр галзуу гэхдээ хийгдээд яваад байгаа байхгүй. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нар сансрын комплекс хийхээр төлөвлөж исэн. За тэгээ комплекс маань яваад доом дээр очлоо. За нөгөөт маань одоо яваад одоо модуль архитектур буюу арай жижиг хэмжээнд ирлээ. Тэгээд энэ маань юу вэ гэхээр одоо бид нар
өөрсдийнх нь боломж болцоонд тааруулан тэгээ нөхцөл байдалтай тааруулан илүү хөрсөн дээрээ бууж ирж байна. Ингээ хөрсөн дээрээ бууж ирсээр бид энэ төслийг маш богино хугацаанд эхний аналог төв хийх боломжтой болж байгаа. Энэ төслийг ингээд залуучуудаа харж яхад хийж байгаа бүх юм харж яхад бол бид бол их зөв зам дээр зогсоод бас их урагштай явж байгаа гэдэг нь мэдрэгддэг. Доктор Зубриныг ирэхээс өмнө нэг юугаар шороогоор шуурал амар шороогоор шуурал тэгэл нэг юу тэгээ харж яхад би нэг бичлэг хийсэн өөр дээр. Тэгэхэд л анх Марс гэдэг газар нэг иймэрхүү л байдаг байх та гэж надад яг тийм төсөөлөл орж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд сансрын эдийн засгийн салбарт огцом хурдтай ололтууд ар араасаа шиж хилэн даран ундарсан юм. SpaceX компани Марс гарагт хүрэх пуужингийн туршилтаа амжилттай хэрэгжүүллээ. Мөн дэлхийн нийтийг хэрэн тойрсон Starlink-ийн сүлжээгэн амжилтад хүргэлээ. Өнөөдөр Монгол улс ч бас оддын холбоосын идэвхтэй хэрэглэгч болжээ. Blue Origin сансрын удамд жуулчлах төслийнхөө эхлэлийг амжилттай тавилаа. COVID-19 цар тахлын нөлөө технологийн хурдцдаж бас хүчтэй түлхэлт боллоо. Дэлхийд тэргүүлэгч орнууд Марс гарагийг эзэмших өрсөлдөөнд урд урдынхаас илүү хөрөнгө санхүү ач холбогдол өгдөг боллоо. 13 дугаар зууны үед бидний өвөг дээдэс тухайн үеийн хамгийн гайхалтай технологийн өндөр дэвшлиг ашигладаг байсан. Энэ нь хүн төрөлхтний шашин шүтэх, эс шүтэх, эрх чөлөө, худалдааны таатай орчныг бүрдүүлснээрээ тухайн үед энэ дэлхийн хамгийн гайхалтай хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл өдгөө Монгол улсын Марс V төсөл нь хүн төрөлхтний шинжлэх ухааны хамтын ажиллагааны төв цэг байж чадах уу? Марс V төслийн үзэл санаа ирээдүйд хэрэгжих боломжтой. Дэлхийн шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан юм. Энэ нь төслийг санаачлагч залуучуудад асар том урам зориг өгсөн үйл явдал боллоо. Дэлхий дээрх Марс 2021 оны 1-р сарын 1-ний өдөр. The Mars on Earth conference is about to begin. I'm here with your co-host, Ms. Sarol. Leaders of countries, experts in various fields, science, technology, research and design, engineering, space exploration and policy making have all gathered here tonight to establish and further the common understanding and further develop the mankind's next vision to reach Mars. Together, we will bridge mankind's vision to reach Mars. Mars for everyone! Дэлхий дээрх Марс олон улсын хурлыг Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн санаачилгаар амжилттай зохион байгууллаа. Дэлхийн Марс судлалын томоохон эрдэмтэд энэ цагаас эхлэн Марс V төслийн олон улсын зөвлөхүүдээр ажиллаж эхэллээ. Монгол улс бол Марсыг зорих хүмүүс бэлтгэгдэх ёстой хамгийн тохиромжтой газар гэдэгтээ санал нэгдлээ. Тооцоолол 2021 оны 5 дугаар сар Марс V төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсрууллаа. Энэ бол тооцоо шинжилгээ, олон улсын судалгаа, харьцуулалт, математик загварчлал шаардсан асар их цаг зарцуулж, ур чадвар сорьсон багийн ажил байлаа. Инженерийн гэдэг бол шийдэл олох тухай, тийм. Тэгэхээр шийдлийг зөвхөн нэг сэтгэлгээний загвараар олдгүй. Тийм учраас монголчууд бол нүүдэлчид бид нарт дэлхийд бас ингээд өөр сэтгэлгээний загвартай ард түмэн. Тэгэхээр монгол инженерүүд одоо энэ сансрын судлал, тэр тусмаа Марсын сууц, Марсын хүн тээвэрлэгч, Марсын өмсгөл, тэгээд хоол, биологийн бохирдол цэвэрлэх, ус цэвэршүүлэгч гэдэг юм. Энэ технологиуд дээр цоо шин концепт, цоо шин санаа нийлүүлж байгаа. Бид нэр шин санаа гаргах, шин концепт төвшүүлэх ажил дээр манай инженерийн баг маш амжилттай явж байгаа. За тэгэхээр энэ төслөөр дамжуулаад бид нар технологийн нарийн шийдлүүдийг гадаадын зөвлөхүүдээс авсан. За түүний нэг жишээ бол говийн хуурай агаараа ус цуглуулах аргачлал байна. Энэ аргачлалаар дамжуулаад бид нар нийтийн орон сууц, үйлдвэр, нийгэм дэд бүтцийг бид нар усаар хангах боломжтой. Олон төрлийн судалгаанууд хийсэн, зах зээлийн салбарын өрсөлдөгчийн бизнес модель ингээд энэ 4 жилийн дараа одоо энэ өнөөдрийг эргээд харахад бол Марс V төсөл гэдэг өөрөө айгүй тийм бийжэд ирсэн. Одоо 0 дээр гэвэл бид нар энэ 2 сарын хугацаанд шатаадаг жорлон ашиглах юм. Ингэснээрээ бид нар энэ лаг маш олон зүйлүүдийг шийдэж байна. За усыг бол бид нар одоо агаараас энэ полимер цуурилсан одоо гидрогелээр
шингээж усыг цуглуулах усны асуудлаа ингэж шийдэх боломжтой ч юм уу. За тэгээд нарны хавтан эрчим хүчээр шийдэх боломж байна. Говийн судалгааны баг нь ер нь хамгийн зохимжит газрыг Монголын говьоос одоо яг байршлаар нь тогтоож гэдэг сонголтуудыг нь гаргаж ирнэ гэсэн үг. Төслийг хэрэгжүүлэх газрууд тодорхой болсон. Монголын говьд гэдэг юм онгон зэлүүд газар Марсын судалгааны төвүүдийг байгуулах эсвэл туршил судалгаа хийхэд ямар нэгэн сөрөг нөлөө байгальд халтай юу гэж асууж байна л да. Яг манай нүүдэлчид яаж байгальд ээлтэй амьдардаг яг тэрнтэй адилхан. Яг л тэр байгаль дээр нь ямар ч төвийн төвлөрсөн хангамжгүй техникгүйгээр хязгаарлагдмал нөөц болцоонд хэрхэн амьдрах вэ гэдэг энэ туршил судалгаа учраас энэ ямар нэгэн сөрөг нөлөөлөл байхгүй. Сансрын асуудал гэдэг нь болохоор өөрөө аль хэдийн дэлхийн түвшний хэмжээний асуудал болсон. Тэгснээр даяарчлалаас хамаарат ер нь бол дэлхийн тэр жигтэй өөрийнхөө хавтгаарцсан мэдээллийн хувьд, технологийн хувьд ч юм уу, эсвэл шийдлийн хувьд, хөгжлийн хувьд бүхэлдээ хавтгаа болсон. Энэ болохоор Монголын инженер архитектурууд бол дэлхийгээс ерөөсө хоцроогүй мэдээлэл технологитой нэг цаг үед явж байгаа. Тэгэхээр тэр эрчим хүчний системийг бие даасан яаж зохион бүтээх юм гэдэг асуудал маань миний маш их анхаарлыг татсан. Дизайн хийх, суур технологиуд нь юу юм гэдгийг учрыг нь олох бас их сонирхолтой. Эргээд энэ маань одоо бид нар дэлхий дээрээ гамшигын үед болон бие даасан энэ төвлөрсөн бус хот хөгжил явуулахад бас эргээд хэрэглэгдэхүйц системийн одоо загварчлууд гарч ирнэ гэсэн. Дуулгаа хийх явцад одоо Марсатай хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудтай мэдээлэл солилцсны үндсэн дээр одоо мэдээллүүд аваад тэгээд дуулгын загварыг гаргасан. Бидний хийж байгаа төсөл дизайн шийдлүүд бүгдээрээ дэлхийн стандартад нийцсэн шийдлүүд болж чаддаг. Тэгээд бидний хувьд бол манай Монгол улсын өндөр хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэн хамтарч ажиллаж яваа нь маш чухал. Тийм учраас бид энэ төсөлд оролцох боломж нь үүссэн байна. Одоо сансрын архитектур гэвэл бид саран дээр юм уу Марс дээр л их боломж байна. За тэгээд бидний төлөвлөж байгаа, зорж байгаа зүйл нь Марс гариг. Тийм учраас энэ төсөлд манай архитектор, инженер, дизайнеруудын баг оролцсон явж байгаа. Жишээлбэл би өөрөө хүүхдийн шүдний эмч мэргэжилтэй. Гэхдээ би сансарт дурлж сонирхолтой учраас энэ төсөлд ажиллаж байгаа. Манай төсөлд хуулийн, эдийн засгийн, анагаах ухааны маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс ажилладаг. Та бүхнэрээ маш их бахархаж явдаг шүү. Марсын арт 2021 оны 7 дугаар сарын 15. Аливаа гайхамшигтай бүхэн хүний санаанд багтамгүй зүйлс хэн нэгэн хүний мөрөөдлөөс ихтэй байдаг. Монголын сонгодог урлагийн тайзнаа хагас цууны турш домгийг бүтээсэн төрийн шагналт ардын жүжигчин Чулууны уран хас бүжгэн жүжиг Марсыг эзэмших тэмүүлэл модерн дэглэлттэйгээр тавигдлаа. Том үйл хэрэг алсын хараа бүхэн цаг үедээ сэтгэлгээний давлгаа авчирдаг шиг Марс ви төслийг дэмжигч уран бүтээлчдэж бас өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх боллоо. 2023 оны 5 дугаар сарын 12. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Даржаагийн Батбилэг, түүний хүү Батбилгийн Эрдэнэбаяр нарын хамтарсан BRD буюу Марсын арт үзэсгэлэн нээлттэй хийлээ. Сансар окторгын цомнол бүхий жижиг том 40 орчим уран бүтээлээс энэхүү үзэсгэлэн бүрдэх бөгөөд уран зураг, сүлжмэл урлал, баримл, ланд арт зэрэг олон янзын гоо зүй мэдрэмжийг өгөхүйц сансарлаг байснараа үндэслэв. Юусе бид урдан өмнө бас их орж байгаа хүмүүс Монголын одоо дүрслэгүрлэг тийм том юм орон зай байгаад байгаа юм бэл. Сансар гэдэг сэдв маань ялангуяа урлагт бол эн чинь интерьер, хувцлалт, хувцсны дизайн одоо янз янзын бүх салбарт орох хэвээр тийм шинэ гарцсан байна. Маш олон гайхалтай бүтээлүүд гарын татвал ерөөсөө эргэлцэхгүй байгаа. Марс үе төсөл санаачлагсан цагаас эхлээд олон уран бүтээлчид, тэр дундаа зураачид, хөгжмийн зохиолчид, бүжиг тэглээч нар од гариг ирэхс Марс гаригийн үзэмж гоог илэрхийлсэн гайхалтай уран бүтээлүүдийг туурвсаар байна. Тэдний нэг нь зураач Адья Базрын Чадрабал. Түүний бүтээсэн гүүж бүхэн цуврал зургууд чи бидэнд юу өгөх вэ? Уран зураг нь урлаг судлаачдын анхаарлын төвд өртсөөр байна.
Зубрин Монголд. Доктор Роберт Зубрин. Тэр бол Марс судлалын салбартаа хагас 100 жилийн турш өөрийн эрдэм мэдлэгээ зориулж ирсэн дэлхийн тэргүүлэгч эрдэмтэн юм. Өнөө цагт дэлхийд орлогоор нь тэргүүлж байгаа SpaceX компаниг үндэслэгч Элон Маскийг сансрын салбар тэр тусмаа Марсыг эзэмших үйл хэрэгт татан оруулсан нэг юм. Тэртех 30 гаруй жилийн өмнө Америк нэгдсэн улсын сансрын агентлаг болох NASA-гийн Mars Direct буюу Марсын зүгт төслийг боловсруулагчдын нэг юм. 1990-ад оноос үүсгэн байгуулсан түүний Марс нийгэмлэг нь өдгөө Марс судлалын төв зэвсэг болоод байна. Орчин цагийн шинжлэх ухааны тэр дундаа Марсыг эзэмших хүн төрөлхтний мөрөөдлийн загалмайлсан эцэг гэгдэх доктор Роберт Зубрин нь Монголд альчилсан нь санамсаргүй хэрэг биш юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Марс вид төслийн тасралтгүй хийсэн судалгаа шинжилгээ мөн олон улсын нөр их хөдөлмөрөөр бүтсэн хамтын ажиллагааны үр дүнд тэрбээр Монгол улсын говьтой танилцах аяллыг хийсэн билээ. Тэрбээр Монгол улсад 7 хоногтой маш олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байсан. Тэгвэл доктор Роберт Зубрины Монголд хийсэн альчлалыг хамтдаа харцгаая. Доктор Роберт Зубрины ажил бол Монгол улс Марсын өрсөлдөөнд шинэ үндэсний бүтээгч улс орон гэдгийг нотолсон явдал байлаа. Эрдэм шинжилгээ хамтарсан судалгааны талбарт Монгол улс асар их боломжтой бөгөөд Монгол улсын бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд ч Марс вид төслийг дэмжих боломжтой таатай хөрсөөр өртсөнийг тэрээр онцолж байна. Энэ ингээд ирээд харахад агуу том боломжууд харагдаж байна. Миний төсөөлснөөс хэд дахин хүчрэг багийг та бүхэн бүрдүүлж чадсан байна шүү дээ. Гойгоор үнэхээр гайхамшигтай. Зөвхөн танаа улсад төдийгүй дэлхий дахинд та бүхний гаргаж чадах үр өгөөжийг бодоход надад маш өөдрөг сэтгэл төрж байна. Марсын сорилт. Доктор Роберт Зубрины Марсыг эзэмших нууц товчоо буюу Марсын сорилт ном монгол хэлний орчуулагдсан нь түүхэн ач холбогдолтой юм. Гэтэ энэ бүх зүйлүүдээс хамгийн их сорилт болсон Марсын сорилт номын редакторын багт ажиллах энэ үйл явдал байсан. Дэнсма болон Гамболд гэдэг хоёр хүн орчуулсан. Ингээд манай Марс вэдслийн үндсэн багийн 20 гаруй хүн редакторын багт орж ажилласан. Марсын сорилт ном бол манай Марс вэдслийн нэгэн том луужин юм аа. Бодлого. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын ерөнхий сайдын 119 дэх захирамжаар Монгол улсын шадар сайдаар ахлуулсан Марс вид төслийг дэмжих ажлын албан ёсны хэсэг байгуулагдав. Энэ нь Марс вид төсөл олон улсад хүлээн зөвшөөрөгдөж Монгол улсын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний тогтвортой дэмжлэг бий болсныг харуулж байна. За Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар Монгол улсын засгийн газраас Марс вид төсөл ялангуяа энэ сансар судлалын үйл ажиллагаанд Монгол улсын оролцоог ирээдүйд нэмэгдүүлэх, ач холбогдлыг өндөрсгөх, тэгээд олон улсын энэ чиглэлийн хамтын судалгааны байгууллагуудтай бол хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Монгол улсын засгийн газраас онцгой ач холбогдол өгж байгаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тооцоолол судалгаанаас гадна за энийг олон нийтэд тийм ээ төслийн зорилго хүрэх үр дүнг ойлгуулах чиглэлээр бол олон талтай юм үйл ажиллагаануудыг бол явуулж ирсэн. За төслийн хамар хүрээ оролцогчд бол улам бүр нэмэгдсээр байгаа. Энэ бол зөвхөн одоо Монгол улсын хэмжээнд биш, олон улсын хэмжээнд, дэлхийн хэмжээнд одоо энэ төслийн хүрээ бол тэлэлцсэн байгаа. Олон улсын одоо сансрын тэргүүлэгч өрнүүдийн сансрын байгууллагууд бол бүгд дэмжиж байна. За төслүүдийг бол төслийн талаар мэдээллийг бол бүгдээр авчсан байгаа. Аль хэзээ одоо Марс судлалын олон улсын байгууллагуудтай бол манай залуучууд ажиллаад эхэлсэн байгаа. Татах хүч. 2022 оны 10 дугаар сарын 22. Америкийн нэгдсэн улс Аризонагийн их сургууль Марс нийгэмлэгийн 25 жилийн ойд дэлхийн сансар судлалын шилдэг эрдэмтэд хурамжууллаа. Марс вид төслөөс судалгаа хөгжүүлэлт, инженерийн багийн төлөөлөл, тусчуулганд амжилттай оролцсон юм. Дэлхийн хэмжээний 400 орчим сансрын мэргэжилтнүүд чуулсан энэ үйл ажиллагааны үндсэн хоёр илтгэлийг Blue Origin компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Майкл Эдмондс Марс вид төслийг санаачлагч Сүхбаатарын Эрдэнэ болдноор тавьсан юм.
Бид өнгөрсөн түүхээс суралцах, зөв үнэлэх, бас ирээдүгээ зөв хараалах, алсын хараагаа зөв тооцох, өөрсдийнхөө хөгжлийн давуу боломжуудыг бас ойлгох ёстой гэж боддог. Марс нийгэмдгийн 25 жилийн ойд тэр дэлхийн шилдэг 400 эрдэмтэд тэнд монголчуудыг юу гүнсэн бэ гэхээр бидний өвөг дээдсийн мөрөөдлийн замаар явж байгаа мөрөөдөлтэй залуучууд хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй дэлхийд үн цэн өгдөг, өрсөлдөх чадвартай Монгол улсыг яаж бүтээх босох вэ гэдэг концепц буюу үзэл баримтлалыг танилцуулсан учраас эдрийг бас дэмжсэн, хүлээн зөвшөөрсөн болов уу гэж бодож байгаа. Манай дараагийн илтгэгч бол Эрдэнэболд. Би түүнийг Монголын нэгэн тод Эрдэнэ гэж боддог. Тэр бол Марс V төслийг санаачлагч. Харвардын Джон Кеннедигийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Мөн тэрээр эзэнт гүрний туйлс хэмээх номыг шинэ монгол болон хуучин монгол хэлнээ хослуулан бичснээс гадна эвийг эрхэмлэгч улс төрч юм а. Эрдэнэболд бол 100 гаруй эдвэхтэй нийт 3000 орчим гишүүнтэй Марс V төслийн удирдагч бөгөөд эдгээр залуусан Монголын говьд Марсын судалгааны аналог төв байгуулахаар зорж байгаа. Хөв бит хоёр говь нутгаар зочлохдоо маш олон сайхан хүнтэй уулзаж танилцсан. За ингээд Эрдэнэболдыг урьж байна. Өнөөдөр доктор Зүүбрийн маш олон удаа энэ бол хүн төрлөختний түүхийн төгсгөл бишээ. Энэ бол цоо шин эхлэл гэдгийг дурдлаа. Бид бүхэн энэ алсын хараанд итгэх хэрэгтэй. Хэдэн хүмүүс байна гэдэгт бас арьс өнгө шашин шүтлгээс үл хамааран Марсын зүг чиглэж байгаа алсын хараанд гүн бат итгэлтэй байдаг. Монголын залуу ич энэхүү алсын хараанд маш их итгэл үнэмшилтэй байдаг. Иргэн сануулгад Марс V төслийн үзэл санаа хэрхэн төгсөн талаар хамтдаа харцгаая. Долон мэргэжлийн хүмүүсээр ингээд хөрөөлөж ажиллаад аягүй олон юм сурсан. Тэгээд манай төслөөс болохоор олон хүүхдүүд Аризоны сургууль болон Колорадогийн сургууль гэж хамтарч ажилладаг сургууль руу сансар чиглэлээр суралцахаар явж байгаа. Би бас тэдний нэг нь болохоор суралцахаар бэлдэж байгаа. Тэгээд саяхан болохоор Колумбийн их сургуульд тэнцсэн. Тэгээд Rising их сургуульд тэнцсэн байгаа. Тэгээд хоёулд нь болохоор Aerospace Engineer. Тэгээд Astronomy буюу одоо орон 100% тэтгэлээ тэнцсэн. Бас тэр чиглэлээрээ сурна гэж бодож байгаа. Тэгэхээр сайн дурын ажлыг тодорхойлох юм бол маш их өгөх хүсэлтэй, нэгдүгээр чинь хүсэлтэй, хоёрдугаарт бас авах хүсэлтэй. Тэгэхээр Монголд хамгийн амбицтай явж байгаа төслүүдийн нэг бол Марс V. Төсөл дээр ингээд ажилласан олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдсан гэдэг нь өөрөө маш их үнцэнтэй. Сайн дураараа ажиллаж байгаа тий. Сайн дураараа ажиллаж байгаа хүмүүсийг одоо тэр өсөл ирмэлзэл тэмүүлэлээр нь ингэж удирдах ажиллана гэдэг бол бас их чаленж болдог. Марс V төсөл нь энэ 5 жилийн туршид явах та. Тэгээд төслийн өдөө хүртлийн ажлууд том ихцэн ажиллана. Сайн дурын яг энэ постын үгийн туслыг хамтдаа бүтээе гэсэн сэтгэлээр нэгдсэн байдаг. Марс дээр очиж хэрвээ чадахгүй ч гэсэн би постероо үргийн гаргаж байгаа загвар дизайнераараа хүмүүст мэдрэмжийг төрүүлэх гэж хичээдэг байгаа. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэе гэсэн итгэлээр сурах эрмэлзэлтэй залуучуудыг бол манай Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв байнга дэмжиж байдаг. Тэгэд маш олон 10 залуучууд биднээс тодорхойлох захиа авч дэлхийн шилдэг сургуулиудад сурч байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Марс төсөл гэдэг бол аль хэзээний хэрэгжээд эхэлсэн байна гэсэн бахархал. NASA 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын ерөнхий сайд Америк нэгдсэн улсад айлчилж, тус улсын дэд ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийх үеэр Марс V төслийн үйл явцыг дахин танилцууллаа. Дахин гэхийн учир нь 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол улс болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нар цагаан ордонд Марс V төслийн талаар ярилцаж байсан түүхтэй. 23 оны 8 сард бид нар NASA-гийн удирдлагууд болон Америкийн ерөнхийлөгчийн сансрын консулын удирдлагуудтай бид нар уулзсан байна. Тэгээд тэр уулзсан дээр болохоор бид нар 19 оноос хойш хийж байгаа ажлуудаа танилцуулаад тэгээд дээрээс нь Монголд хийх гээд байгаа аналог төв маань болохоор шинжилгээ ухааны хувьд ямар стандартуудыг барьж авах юм бэ? Тэгээд ямар хуу туршилт, судалгаануудыг бид нар төвлөрч ажиллавал бусад агентлагуудад илүү их хувь нэмрээ оруулах вэ гэдгийг бас голчилж асууж тодруулсан байна. NASA-гийн хувьд болохоор хит хэдэн зүйл дээр бас сүүлийн үед төвлөрч судалгаа хийж байгаа. Урт хугацаанд сансарт хүн амьдрахад мөн гариг хоорондын аялал хийхэд
ямархуу бэлтгэлтэй байх хэрэгтэй юм бэ? Эрүүл мэндийн судалгаануудыг бас хийж байгаа. Тэгээд эндээсээ болохоор Монгол дээр хийж байгаа аналог төв дээр айл чиглэлийн эрүүл мэндийн судалгаан дээр манайх илүү ажиллавал зүгээр үү гэдгийг чиглэлийг бас бид нар төгсөн. Хүн төрөлхтний сайн сайхныг эрдэм босрлоор олж авна. Тэр соёлыг нь сурч авна. Ингэснээр өөрийн орноо илүү танин мэдэх шинэ үе бидэнд хөгжил төвчлийг авчирна гэж бол би итгэдэг. Ер нь ямарваа нэгэн улс хөгжихдээ өөрийн тулгуур, үндсэн одоо цуглуулсан төв, ноу хау дээрээ үндэслэж цаашаа хөгждөг. Монголд сансрын судалгааны ямар ноу хау байгаа юм бэ гэж асуудаг. Марс гэдэг нэрийг нь харахаар одоо сансрын юм шиг харагддаг боловч яг эрхэм зорилго бол Марс гарыг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос байна гэж. Орлогын үүд нэгдлээ гэж монголчууд ярьдаг. Энэ орлогын үүд нь бол байшин барилга биш. Оюун санааны хөрөнгө оруулалт. Монголын мянган залуучууд дэлхийн хэмжээнд сэтгэх, Марсыг эзэмших олон улсын хүсэл мөрөөдөл, эрдэм шинжилгээний судалгааны ажилд монгол залуучууд оролцох боломжийг бий болгож байгаа. Үүнийгээрээ бол оюуны хөрөнгө оруулалтыг Монгол улсад оруулж ирэх ийм санаачлах гэж боддог. Америкийн нэгдсэн улсын сансрын агентлаг болох NASA-тай манай төсөл танилцуулга хийж түүний үр дүнд олон улсын Марсын нийгэмлэг, олон улсын Марсын ажлын группүүд албан ёсны гишүүн болсноороо бид яг бодиттойгоор Марсын судалгаа аль түвшинд явж байгааг, бид аль түвшинд оролцож байгаа юм бэ гэдгийг хамгийн том чухал мэдээллийн төв дээр бид олж чадсан. Марсын хүн 1931 он 25 настай Даштүржийн Нацагдорж. Тэрбээр хүн төрлөختнийг төлөөлөн алсын од, ангараг гариг, Марсын зүгт шүлгэн илгээжээ. Түүний бичсэн шүлэг зөвхөн шүлэг байсангүй. Шинжлэх ухааны ирмэлцлэл, залуу хүний мөрөөдөл, гариг иргэсийн гоо зүй, хүн төрлөختний тэмүүлэл, бас хойч үедэн үлдээх гэрээслэл байлаа. Бид нар хүүхд тухтаа Нацагдорж найрагчийн маш олон бүтээлчлэгүүдийг уншаад хичээл ном, уран зохиолын хичээлээр үздэг. Тэр үедээ бид нар анзаарч байгаагүй. Гэхдээ цагийн явах тусам энэ 16 мөртөө 50 идэх хүүхдээ шүлгэн дотор байгаа шинжлэх ухааны эргэлхийллүүд нь ямар агуу юм бэ гэдгийг бид өөрсдөө гайхсан. Марс бие төслийн үзэл санааг олон улсад түгээн дэлгэрүүлэх, дэлхийд таниулах зорилгоор их найрагч Даштүржийн Нацагдоржийн од шүлгээс сэдэвлэж To Mars буюу Марс руу богино хэмжээний баримтат киног Марсын баг санаачлан бүтээлээ. Зураг авалтын хувьд бол нэлээдгүй бас чансаа шаардсан зураг авалтууд хийсэн. Жишээлх юм бол тасралтгүй 30 гаруй цагийн зураг авалтууд их тохиолдлууд гарсан. За бүр хоногоор 2-3 хоногоор ингэж явж богинохон зураг авалтын төлөө бас явах тохиолдлууд гарсан. Дээрэс нь сонгодог урлагийн гайхамшигтай бүжгийн хөдөлгөөн, гоо зүй, гоо сайхан тэр урлагийн дээд таашаалыг зөвхөн ингээд оюун санаагаар биш хүн ингээд шууд ингээд зүрхээрээ мэдрэх боломжтой. Хийл хөгжим, морин уур хөгжим хоёр маань хосолсон хэлбэрээр манай хөгжим бичигдэж гарч ирсэн байна. Надад бас их маш том сэтэл болсон. Бүжиг дэглэлтийн хувьд болохоор зөвхөн ингээд балет маань газар дээр биштэй ингээд сансарлуу гэдэг утгаар ингээд цирк элементүүдийг бас оруулах гэж маш их хичээсэн. Монгол гэдэг нэрээ гаргах, монгол хүний мөрийг үлдээх, энэ сайхан үйл явдалд оролцож байгаа бүх залуучууд дандаа би талархал илэрхийлж ажил бүтээлэн сэтгэлчлэн бүтгийн одоо сайхан нэрүүлэг төвшүүлж байна. Тэгээ бүжиг миний дээр хөгжмийг хөгжимдсөн хоёр хөгжимчин гайхалтай авьяастай хөгжимчдөө дэглээч гайхалтай бас бүжиг дэглэсэн найздаа хоёр бүжигчэндээ хамтран ажилласан продюсер найруулагчтай бүгдэнд нь амжилт хүсье. Маш их баярлалаа гэж хэлмээр.
сансрын тусгаар тогтнол. 2023 оны 11-р сард Марс V төслийн төлөөлөгчид Япон улсын Токио хотод болсон олон улсын Марсын судалгааны ажлын хэсгийн хуралд бүрэн эрхэт гишүүний хуваар оролцлоо. Монгол улс олон улсын давтсан дээр ялангуяа Нүүбийн давтсан дээр өөрийн санаачлаг, бодлого үйл ажиллагааг авч явдаг. Энэ дотроо бас нэг шин санаачлагыг авч явах зайлшгүй шаардлага байсан болов уу гэж тухайн үед бодож ирсэн. Тэр дотроо ялангуяа энэ технологийн дэвшилтэд Монгол улс мөр зэрэх ёстой байна гэж Марс төсөл бас гарч ирснээрээ энэ бодлогыг хэрэгжүүлэх бололцоо бас бидэнд гарч ирж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл шин санаачлагыг Монгол улс өөрөө одоо дэлхийн давтсан тэр дотроо нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс зарласнараа энэ технологиг одоо өөрийн орондоо нутагшуулах, энэ ноу-хауг бас эзэмших өөрийн одоо мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэж авах, өөрөөр хэлбэл бас анхаарлын төвд орох юм болцоо бол байна гэж харж байна. Хажуу төрийн хувьсгал бол дэд бүтцийн хөгжлөөс эхэлдэг. Тэгэхээр энэ 90 бол сансрын 90 байна. Сансрын дэд бүтцээр суурилж байна. Тэгэхээр бид нэр сансрын дэд бүтц рүү хүч төрөн өөрсний одоо амбиц гаргаж оролцохгүй бол бидний хөгжил хойно хоцорно. Энэ байгууллагын гишүүн байна гэдэг бол Марс гариг руу явах одоо яг тэр зорилтод өөрийн хувь нэмрээ оруулах мөн сансрын салбарт тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа хэрэг юм. Сансар судлал Марсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсын одоо оролцоог хангах томоохон боломжууд нээгдэж байна гэж үзэж байгаа. За ягаад гэвэл Марс V төслийнхэн анх одоо энэ сансар судлал за мөн одоо сансрын хөгжүүлэлтийн чиглэлээр тодорхой судалгааны ажлуудыг дотоодын болон олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтарч бас үр дүн гарч байна гэж үзэж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагад олон улсаар хүлээн зөвшөөрөх бидний тэмцэл байсан. Яг үүн шиг сансрын салбар дахь Монголын оролцоог хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг бол бидний хувьд асар том их оронч бөгөөд тусгаар тогтнолын үн цэнтэй ирээдүйд асар их ач холбогдолтой үйл явдал. Марсын одоо судалгааны шинжилгээний олон байгууллагуудыг нэгтгэсэн IMEWG гэж байгууллага Монгол улсыг хүлээн зөвшөөрсөн. Бид дараагийн хөрст гарагт дэлхийдээ энэ зэрэгцэн судалгааны талбарт хамтран ажиллах боломжийг нээж өгсөн. Монгол улсын одоо тусгаар байдлыг дэлхийд дахинд илүү батган бэхжүүлэхэд сансар судлалын сонирхол, сансрын шинжилгээ ухааныг одоо эргэлтэнд оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа манай одоо Марс V-ийн залуучууд шиг олон одоо мэргэжлийн байгууллагууд, эрдэмтний судлаачид одоо төрж гарч манай улс эдийн засгийн одоо шинэ бүтцийг энэ одоо сансар судлаас эргэлхийж олж авна гэдэгт итгэл дүүрэн байдаг. Альфа. Монголын говьд Марс руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургалтын төв байгуулах. Түүнд ямар хөтөлбөрүүд байх, бие бэлдэр, оюун санаа, мэдлэг, хамтын ажиллагааны ямар сорилтууд тулгарах, түүнийг хэрхэн даван туулж дасан зохицохов. Үүнд хариулт өгөх нь Марс V төслийн хөтөлбөрийн зорилго байсаар ирлээ. 2023 оны 11-р сард Марс V төслийн хөтөлбөр өмсгөл, хүнсийг турших Альфа хөтөлбөр Америкийн нэгдсэн улсын Юта мужид байрлах Марс нийгэмлэгийн Марсын цөлийн судалгааны төвд амжилттай хэрэгжсэн юм. Манай Альфа гэж нэрлэдэг байгаа энэ хөтөлбөр бол асар чухал ач холбогдолтой. Яагаад тэгэхээр Марс V төсөл боломжтой юу гэдэг асуултанд хариулахын тулд үүнийг туршихын тулд бид нар цуврал туршилтуудыг хийж байгаа. Энэний нэгдүгээр алхам бол Альфа хөтөлбөр. Яг Юта дээр болохоор MDRS гэдэг Марсын цөлийн судалгааны төв нь дэлхийн хамгийн анхны аналог төв байна. Тэр ямар ч гэсэн хамгийн анхны аналог төв учраас одоо хүртэл нийтдээ 300 ширхэг хэдэн мянган аналог сансрын нисгчдийг бэлтгэгдсэн ийм газар байгаа байхгүй. Тэр газраас нь бид нар ямар ч гэсэн суралцъя. Яг үйл ажиллагаа нь яаж явдаг юм те хүмүүсээ яаж бэлтгэдэг тэр аналог бааз нь яаж одоо функшн хийдэг тэр бүгдийн ер нь бол ноу хавын суралцъя гэж явсан. Альфа хөтөлбөр бол дэлхийн хамгийн анхны Марсын аналог төвийг судлах чухал даалгавар байсан. Өөрөөр хэлбэл бид өөрөө Монголын говьд аналог төв барья гэж байгаа бол дэлхийн хамгийн туршлагатай одоо газраас туршлага судлах хэрэгтэй. Альфа хөтөлбөрийн үнц нь бол өнөөдөр энгийн байдаг л нэг зүйл шиг харагдаж магадгүй. Гэхдээ ирээдүйн Монгол улсын сансрын амжилтын аав усг нь хөгжмөр бол соёл дэлгүүрнэ гэж ойлгож байна.
хүмүүсийн сэтгэл зүй яг тэр Марс дээрх энэ хөнгүү зэлүү дааслаг дэлхийгээс хол өөрийнхөө орчноос хол ийм газар хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг юм бэ? Тэрийг даван туулахад хүнээс яг ямар чадварыг шаарддаг юм бэ гэдэг талаар маш олон судалгаануудыг бид нар багаараа хийж исэн. Мэдрэмжийн хувьд гэдэг бол үнэхээр яг ингээд Марс дээр нэг хэдхэн хүн одоо хөлөгтэйгөө буугаад тэнд ингээд амьдрахын тулд бүх юмыг өөрсдөө бий болгох, өөрсөндөө аюулгүй байлгах, тэгээд мэдээж нөгөө хоол хүнс, эрүүл байх, сэтгэл зүй доктортой байх гэдэг ингээд бодохоор энэ бол тоглоом биш байлээ. Хөтөлбөрт орж байгаа сорилтууд маань бол бас одоо оролцогчдод нэлээд их юм чаленжийг бодролыг бас өгөх юм байна гэсэн юм дүгнэлттэй ирсэн. Бид нар өөрсдөө хоолоо гүн хөлдөөж хатааж явсан энэ хоолоо турч үзье. Тэгээд дараа нь болохоор энэ Марсын аналог өмсгөл гэж нэрлэдэг байгаа. Яг аналог төвд ашиглах зорилттой энэ бэлтгэлийн зорилтын энэ өмсгөлийг турш үзье. Юу нь болж ийн болохгүй байна. Тэгэхээр ер нь бол нэлээд их юм сурсан л да тэндээс. За ер нь бол альва хөтөлбөрийн хүрээнд бид нар нийт 72 төрлийн хоол олон хүнсийг ингээд туршиж үзсэн. Гүн хөлдөөж чадах технологи нь өөрөө борц боловсруулах юм үйл явцтай маш ойролцоо юм технологи. Орчин үеийн дэвшилдэг технологиор бид нар яг энэ 97% шимт хичээлээ алддаггүй 30 жил хадгалж болох хүнсийг бол туршиж гаргасан байна. За Марс-V төслийн ажлын эсхийн бүрэлдэхүүнд стандарт хэмжил зүүн газар бол ажиллаж байгаа. Үндсэндээ бол гүн хөлдөөсөн хүнсний стандартуудыг Монгол улсад бий болгох чиглэлээр хамтарч бол ажиллаж байна. Америк руу манай Марс-агийн 6-ны бүрэлдэхүүнтэй альфа баг яваад энэ дуулгыг одоо даалгавртад туршаад ирсэн. Даваа талын хувьд дотор нь байрлуулсан сэнснүүд агарын солилцоо сайн явуулж байна. Тэгээд тэнд байгаа дуулуунуудаас илүү хөнгөн одоо ашиглахад илүү эвтэйхэн байна гэсэн комментүүд ирсэн. Тэгээд тэрийг сонсоод миний хувьд ингээд маш их урам зориг авсан. Өмсгөлийн хувьд бол НАСА-гаас гаргасан Марсын өмсгөлийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн. Одон оронч, эмч, геологч, сэтгүүлч, инженер, сэтгэл зүйчийн үүрэг бүхий гишүүдээс бүрдсэн Монголын Альфа багийг ажиллагаанд явахаас өмнө Монгол улсын ерөнхийлөгч хүлээн авч уулзсан амжилт хүссэн юм. Сансрын бөмбөлөг. 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол Японы эрдэмтэн судлаачдын санаачилгаар олон улсын сансрын бөмбөлөгийн чуулга уулзалтыг Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор анх удаа зохион байгууллаа. Тэгээ стратосферийн төвшөнд судалгаа хийнэ гэдэг маань үндсэндээ бол Марсын агаар мандал дээр судалгаа хийгээд байна л гэсэн үг. За энэ одоо физик шин чанар, аэродинамик шин чанарыг өөр юм болгож эзэмшиж энд контролд одоо өөрсдийнхөө embedded систем болов бусад одоо холбооны болон механик болон бусад төхөөрөмжүүдийг сайн ажилуулж чадчих байх юм бол бид нар Марсын агаар мандал дээр очих тандал судалгааны ажлаад амжилттай болгох л одоо их сүрийг тавьж байна л гэсэн үг. Ажлын эсхийг засгийн газрын зүгээс одоо ахалж ажиллаж байгаа Монгол Улсын шадар сайдын хувьд бол энэ төсөл хөтөлбөрт онцгой ач холбогдол өгч салбар хоорондын уялдаа холбоог хангах энэ чиглэлийн залуучууд судалгааны одоо ажлуудыг хийхэд дэмжлэг тусалцаа үзүүлэхэд бас хамтарч ажиллаж байгаа. За гадны олон одоо ихтэй сургуулийн эрдэмтэн судлаачид тухайлах юм бол энэ Японы талаас оролцож байгаа баг хамт олон Япон улсаас Монгол улс суугаа элчин сайд нар оролцож байгаа нь бол бас гадаадын олон орны анхаарлын төвд байгаа гэдгийг бас онцолж хэлмээр байна. Ер нь сансар судлал олон улсын хамтын ажиллагаан дээр тогтдог. Ганц бие даасан Орос, Америк улс энэ асуудал олон улсын хамтын ажиллагаа ойлголцол дээр явах ёстой. Энэ удаад агаарын бөмбөлөг буюу Space баллооны хамгийн тохиромжтой орн нь Монгол байна. Цаашид бусад орнуудтай хамтрахдаа сансар хөгжүүлэлт, хамгаалалт, тэр дунд ангар, сарны судалгаанд давуу талтай гэж бодож байна. За энэ үр дүн нь бол одоо Японы эрдэмтдэд одоо санснаас нь ч дээгүр үр дүн үзүүл, санснаас нь ч том одоо боломжийг нээж өгч байгаа. Энэ үйл ажиллагаанд Япон улсын Вакаяма, Кюшю, Чиба, Кагава гэх зэрэг 5 их сургууль, за Монгол улсаас Швтеск коосын, Монгол коосын, Шинэ Монгол коосын зэрэг технологийн коллежууд хамтран оролцож байна. Бөмбөлгийг хөөрөх ажиллагаа бол бас түүхэн гэж хэлж болно. Ягаад гэвэл энэ үйл ажиллагаагаар дамжуулаад Монгол улсын энэ салбарт өрсөлдөх боломжийг дэлхийн нийтэд таниулж байна. Стратосфер давхаргын яг доор азооны давхар байдаг. Өөрөөр хэлбэл
нарны хитягаан туяаг шүүдэг хамгаалтын дээдлэх давхраг гэсэн үг. Тэгэхээр энэ давхрагт хийж байгаа судалгаа шинжилгээ бол яг одоо хамгаалт байхгүй Марсын одоо гариг дээр нарны нөлөө ямар байх вэ? Нарны одоо хорт туяаны нөлөө ямар байх вэ гэдгийг судлах хамгийн боломжтой. За, сансар орчмын аялал зурчлал, хүнтэй агаарын бөмбөлөг. За, агаарын бөмбөлгөөс дахин одоо цааш тээвэрлэгч пуужин харвах ч гэдэг юм уу. За, агаарын бөмбөлгөөр дамжуулан одоо интернет, IoT холбооны за гамшиг судалгааны бүсэд олон судалгаа тэгээд энэ сүүлийн үед гараад байгаа энэ байгалийн гамшигтай холбоотой судалгаануудын тандалт шинжилгээний олон ийм салбар одоо хөгжүүлэлтийг хийх. За энийгээ буцаагаад одоо нийгмийн сайн сайханд улс орнуудын одоо хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад ашиглах. Хамтдаа зохион байгуулж байгаа хамтдаа энэ Монгол улстай бас хөгжлийн шинэ гарц нээх шинэ судалгааны ажлын ийм том алхмыг эхлүүлж байгаа бүх одоо оролцогч талуудтай талархлаа илэрхийлмээр байна. Товчхон дүгнэхэд бол 4 жилийн үйл явцтай харьцуулах юм бол одоо хүмүүсийн үзэл бодол бас өөрчлөгдөд эерэг хандлага руугаа чиглэж байгаа юм байна л гэж харж төслийн бас үр дүн бол тэр хэрээр гарч байна л гэж. Нэг л зүйлийг би ам бардам хилдэг, нүүр дүүрэн хилдэг тэр маань Марс бие төсөл дээр гайхалтай залуучууд сайн дураараа нэгдсэн байгаа. Марс бие төслийн баг бол миний мэд хамгийн хүчирхэг, хамгийн шилдэг ийм том одоо нийтлэл гэж ойлгож байгаа. Марс төсөл бол өнөөдөр хэдийгээр үүсээд 5 жил болж байгаа боловч ирээдүйд бид нар маш том юмны үр суулгаж ийн гэж үзэж байгаа. Тэгээ энэ 4 жилийн ажлын хамгийн том ололт бол бид нар өөрсдөө итгэхээс итгэл үнэмшилтэй байсан. Тэр итгэл үнэмшлээ бусдад хуваалцсан. Бусдын итгэл үнэмшил болгож чадсан. Энэ нь бол хамгийн том дэвшлэл байсан юм болов уу гэж ингэж харж байна. Яг үүн шиг мянган төслүүд Монгол гарч ирэх ёстой. Яг үүн шиг олон мянган залуучууд хүний нутагт биш эх орондоо эзэн хүн шиг амьдрахад ийм гэрэл гэгээтэй мөрөөдлүүд хэрэгтэй. Сохроор биш. Харин одоо үн цэнтэй тэр мэдрэмжээр би Марс бие төсөл бол Монголд шин сэргэлтийн эргэлтийг авчрах цэг байх болно гэж боддог. Дүгнэх цаг иртэй.